Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 2019 оны 9-р сарын 27. Мэдээллийн хүртээмж хэнийг ч орхигдуулна. Open Talks 2019 дараах 3 сэдвийг чухалчилж байна. Олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монголд хэрэгжүүлэх нь. Практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нээлттэй мэдээлэл ба ил тод засаг. Бид өнөөдөр бол итгэгчээ сонгохдоо олон талын оролцоог хангах зарчмыг баримтлан сонгосон байгаа. Манай улсын цөөнхийн төлөөлөл мөн оюутан залуу эмэгтэй төлөөлөл болгож бид Хүмүүстийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн 2 дугаар дамжааны оюутан Данаг дараагийн итгэгчээ. За баярлалаа. Сайн байцгаана. Нийт төрөнд энэ хорон цугларсан зочдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За би намайг Самата Огтой Дана гэдэг Хүмүүстийн ухааны их сургуулийн сургууль Баян-Улгийн аймгаас ирж суралцж байгаа. Тэгээд энэ жил болохоор 2 дахь курсын оюутан. Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулсан зохион байгуулагдж буй Open Talk арга хэмжээнд оролцож байгаадаа би маш их баяртай байгаа. Тэгээд энд ингээд үзэл бодлоо гарч илэрхийлэн гэдэг миний хувьд бол маш нэр дэврэг хэрэг байгаа шүү гэдгээ бас хэлмээр байна. Энэ арга хэмжээнд мэдээллийн хүртээмжийн хүрээнд хэнийг ч үл орхигдуулна урайны дор одоо ингээд ярилцлага явуулж байгаа. Тэгээд Open Talk нь дараах 3 сэдвийг чухалчилж үзэж байгаа. Энэ нь болохоор олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжуудыг Монголд хэрэгжүүлнэ. 2 дугаар практик тулгарч буй хязгаарлал, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт. Тэгээд 3 дугаарт нь нээлттэй мэдээлэл ба ил тод засаг гэсэн ийм 3 сэдвийн хүрээнд ярилцж байгаа. Иргэн хүнд мэдээлэл хэр хэрэгтэй вэ? Баян-Улгийн аймгийн хувьд мэдээлэл хэр хүртээмжтэй хүрч байгаа вэ? Тулгамдж буй асуудлууд бий юу гэсэн асуултын хүрээнд би энэ илтгэлээ цааш нь үргэлжлүүлэх болно. Иргэн хүнд мэдээлэл хэр хэрэгтэй вэ? Энэ бол мэдээж маш чухал. Ямарваа нэгэн зүйлийг хийхин тулд хүн мэдээлэлтэй бэжэж цааш нь үргэлжлүүлж тэр юмнуудаа хийх боломжтой байдаг. Ерөнхийдөө бол мэдээлэл маш чухал. Баян-Улгийн аймгийн хувьд мэдээлэл хэр хүртээмжтэй хүрч байгаа вэ? Миний бодлоор бол Баян-Улгийн аймагт бол мэдээлэл тодорхой хэмжээний сайн хүрч байгаа. Гэхдээ хүлээн авч байгаа хүмүүст нь асуудал байж магадгүй гэсэн бодолтой байгаа. Яагаад вэ гэхээр одоо зарим хүмүүс нь монгол хэлээр сайн ярьж чаддаггүй, ойлгодоггүйтэй холбоотой гэж би бодож байгаа. Тэгээд тулгамдж буй асуудал нь юу вэ гэхээр одоо саяны хэлснээр бол монгол хэлний мэдлэг дутмаг учраас мэдээлэл хүлээн авах боломж олон нийтэд харилцаанд хязгаарлагдмал байдалтай болохоор энэ нь тулгамдж буй асуудал юм аа гэж би бодож байгаа. Энэ нь жишээн дээр ярьж үзвэл одоо мэдээж суурь мэдлэг бол хамгийн маш чухал зүйл. Тэрийг бол монгол хэлийг бол бага ангиас нь ордог. Гэхдээ орж байгаа багш нар нь өөрсдөө бас монгол хэлээр сайн ярьж чаддаггүй тохиолдлууд бол маш их гардаг. Тэрэнд нь бол анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол хүн одоо хэлний мэдлэгээ сайжруул уучлаарай жоохон сандарч байна. Хүн бол хэлний мэдлэгээ сайн одоо эзэмших ёстой гэж бодож байгаа. Мэдээж монгол хэллэр сайн чөлөөтэй ярьж чаддаг байх ёстой. Манай одоо Баян-Улгийн аймгаас ирж суралцдаг оюутнуудад хамгийн түрүүнд тулгарч одоо гардаг бэрхшээлүүдийн нэг нь бол хэлний мэдлэг. Энэ монгол хэлтэй холбоотой байдаг. Ихэнхдээ
тэрнээсээ болоод одоо олон нийтийн арга хэмжээ ч юм уу ямарваа нэгэн зүйл оролцоход нь саад болж одоо ингээд өөрт нь ингээд өөрөө ингээд өсөж байгаа ч гэсэн монгол хэлгүй учраас ингээд жоохон л одоо мэдлэгтэй яг сайн ярьж чаддаггүй. Тийм болохоор одоо ихэнх одоо манай аймгаас ирж суралцж байгаа оюутнууд ингээд ямарваа нэгэн юмнуудад оролцож чаддаггүй байгаа. Тэгээд мэдээлэлтэй байх эрхэм дутмаг байгаа гэж бас нэг шалтгаан болж байгаа гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр би одоо манай сургууль дадлагтаа 1-р курсаас гардаг байгаа. Тэгээд би энэ зам болохоор Баян-Байлгийн аймагт радио дадлага хийсэн байгаа. Тэгээд радио дадлага хийхдээ би ингээд өөрийнхөө одоо ярилцлага авах гад очиход надад ярилцлага өгөөгүй. Яагаад вэ гэхээр нөгөө ихэнх эрх мэдлэлтнүүд монгол хэлтэй сайн биш учраас өгөхөөс татгалздаг. Аль эсвэл нөгөө шалтгаан гаргаж ирээд намайг одоо дадлагжигч юм байна гэсэн үднээс одоо надад тийм ярилцлага өгөөгүй тохиолдлууд гарсан. Тийм болохоор энэ нь бол бас нэг тулгамдж буй одоо асуудал юм аа гэж бодож байгаа. Зохион байгуулагч ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс Globe International төв. Дэмжигч ЮНЕСКОгийн Бээжин дэх төлөөлөгчийн газар. Холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам. Канадын элчин сайдын яам. Азийн сан